Энэ дайнд ялалт байхын тулд Мойсе хэлсэн мэт хамгийн чухал зүйл нь юу юм болоо? 20 дугаар ишлэлийн төгсгөлийн хэсгийг хамтдаа харъя да. Тэнд модотой юу эсвэл үгүй юу? Та нараа зоригтой байж уг нутгийн үр жимснээс авчир. Одоо ихний усан үзэн боловсрох үе юм гэлээ гэж хэлсэн баг. Энэ дайнд ялалт байгуулахын тулд хамгийн чухал хэрэгтэй зүйл нь юу юм болоо? Зоригтой байж гэж хэлсэн баг. За. Туршуулуудын хувьд энэ газар руу анх удаа явж байгаа ганц ч удаа очиж үзээгүй тэр ертөнцийн талаарх айдас гарцаагүй байсан баг. Мөн ямар нэгэн аюулд орох вэ гэдэг аюулд орохч боломжтой байсан учраас энэ ажлаа бачтай сайн хийж чадахын тулд юу юм бол энэ зориг гэдэг зүйл тэднэрт хэрэгтэй байсан мэс. За, тийм ч учраас юу юм бол та нараа зоригтой байж гэж хэлсэн байгаа зү. Бэд өхөнч тэр энэ сүнслэг дайнд энэ гимнүглэр дүрэн ертөнцид амьдарч байгаа хүмүүсийг аврахын тулд бидэнд мөн хэрэгтэй зүйл юм лөө. Энэ Христэд итгэж хүнд байх ёстой. Энэ зориг гэдэг зүйлээ гэж хэлж байна. За. Христэд итгэгч хүн энэ газар дээр эзний хүслийг биелүүлж, эзний тэр агуу ажлыг биелүүлэхийн тулд бидэнд гарцаагүй хэрэгтэй зүйл нь юм болоо. Энэ зориг гэдэг зүйл гарцаагүй хэрэгтэй баг. Сүнсийг аврахын тулд ч энэ зориг гэдэг зүйл гарцаагүй байх ёстой гэж. Йошуа 1:6 хамтдаа уншия. Тууштай бөгөөд зоригтой бай. Өвгдээдст нөхөр миний андгаалсан газар нутгийг чи энэ ард түмэнд өвлүүлэн эзэмшүүлнэ. За. Йошуад чи зоригтой бай гэж хэлсэн байгаа биз. Тэгээ энэ дотроос бидний анзаарах үг нь юу юм бол? Миний андгаалсан газар нутгийг юу гэж андгаалсан юм бол? Өвгдээдст нь өгөхөр гэж хэлсэн байгаа биз. Нэгдүгээрт нь Бурхны амлалт байсан байгаа биз. Бэд өхний зоригч тэр зүгээр нэг бидний зан чанараас гардаг зүйл биш. Нэгдүгээрт нь энэ Бурхны амлалт байгаа гэдгийг мэдэнгээ яах ёстой юм бол энэ ажлыг зоригтойгоор хийхийг эзэн бэд өхнөөс хүсэж байгаа. Тэр эрдэдэр үед Илч Паулч тэр энэ сайн мэдээний төлөө ямар их зовлон амсаж хоригдож шоронд орж тэгж амьдарч байсан. Тэр үед чи эзэн юу гэсэн бэл? Шөндлөөр эзэн Паулын дэргэд зогсон. Зоригтой байх тун. Учир нь чи намайг Иерусалимд явж гэрчилсэний адил Ромд ч мөн гэрчлэх ёстой. Тийм ээ. Паулд ч эзэн тэр үгийг хэлсэн. Өнөөдөр чи эзэн бид бүхэнд хэлж байгаа биз? Яаж сайн мэдээ тараах вэ? Яаж энэ ажлын гард гарах вэ? Битгий аа гэж хэлж байгаа. Яагаад юм бол? Иохан 16-гийн 33 дугаар ишлэлийг олж харъя да. Хамтдаа уншия. Та нарыг миний дотор амар амгалан байг гэсэндэ би та нарт энэ зүйлсийг хэллээ. ертөнцид та нар зовлонтой бай гэвч зоригтой байх тун би ертөнцийг ялсан гэж айлдав. За тэгвэл эзэн ертөнцийг ялсан тийм үү? Эзэн ч хамттай байгаа. Гэхдээ надад энэ зориг гэдэг зүйл байгаа болов гэсэн үг байна. Одоо ч айц төрөөд яаж ард нь гаранда, яаж сайн мэдээ таранда, яаж дагуулж яванда, яаж хилэндэ ийм бодож төрж болох юм. Гэхдээ энэ Христэд итгэгч хүний энэ зориг гэдэг зүйл нь яг хаанаас гарч ирдэг юм бол? Энэ нь зан чанар буюу тэр хүний зүрх зоригтой зангаас болдог зүйл биш баг. Зориг гэдэг зүйл нь хаанаас гарч ирдэг юм болоо? Нэгдүгээрт нь авралыг авсан хүмүүсийн цэвэр ариун амьдралаас энэ эр зориг гэдэг зүйл гарч ирдэг баг. Зуны нэгдсэн семинарт бид бүхэн зоригтойгоор олцож олон хүмүүсийг эзэн рүү удирдахын тулд бидэнд байх ёстой маш чухал зүйл байгаа. Тэр нь юу юм болоо? Гимнүглээс тусгаарлагдсан эзний өмнө цэвэр ариун амьдарч байгаа энэ амьдрал. Үнгүүгээр штэ. Христэд итгэж хүнд штэ. Энэ зориг гэдэг зүйл би болдго юм биш. Аянда зоригтой учраас, зүрхтэй учраас би болдог зүйл биш баг. За. Бид бүхэн энэ сайн мэдээг тараан, зоригтойгоор сайн мэдээг тараанга явахын тулд юу хэрэгтэй болоо? Энэ зориг гэдэг зүйл хэрэгтэй гэж хэлсэн байгаа. За Библиэс ганц хоёр ишлэлийг олж харъя да. Сургаалт төгс номын 28-ийн 1-ийг эхлээд хамтдаа уншъя да. Мөшгөөгүй байхад ч буруут нь зүхтдаг бол зөвхт нь арслан мэт зоригтой. Гэмтхэн юу гэдэг вэ? Гэлвэлзэн гэж ярьдаг тийм ээ.
авралыг авсан хүний энэ зориг зүрх эзний сайн мэдлээд зоригтойгоор энэ сайн мэдээг таран ажиллаж ядах тэр хүчин хаанаас гар тийм болоо. Зөвхт хүний тэр амьдралаар гим нүглээс тусгаарлагдсан амьдарч байгаа тэр дүр төрх нь юу юм бол бид өхөнд энэ эзний ажлыг зоригтойгоор хийж чадах тэр хүчийг өгдөг баг. Тэр эрт дээр үед хамгийн анхны аллагын гим нүгэл гарсан. Хаана гарлаа? Эхлэл номын 4-р бүлэг дээр гардаг биз? Каин нь өөрийн дүү Абелийг цогж алсан баг. За, харъя. Тэн дээр юм гардаг биз? Хэрв чи сайныг үйлдвэл тэргүүнээ өргөх биш үү? Тийм биз? Бурхан яагаад Каин тэгж хэлсэн юм бол? Эцэн энэ Христэд итгэгч хүний эдгэлийн амьдралаар хүчтэй амьдарч энэ ертөнцийн ч зоригтойгоор эзнийг тунхаглан амьдарч чадах тэр хүч нь хаанаас гардаг юм болоо? Онцгой техник таагдаг биш ойлгож байна уу? Бид хүн эзний өмнө цэвэр ариун амьдрах үед биш үү? Эзний өмнө зөвхөн амьдрах үед яах вэ? Бид хүн энэ сайн мэдээг зоригтойгоор тарааж чадна, зоригтойгоор хэлж чадах бол. 1-р Иохан номын 3-р бүлэг дээрээс харуул. Хайсны хэрэггүй би оллоод уншиж өгье. 1-р Иохан 3-ын 21 дээр энэ үг гардаг үстэй. 3-ын 20-с 21-ийг би уншиж өгье. Зүрх маань биднийг яллах ямар ч зүйлд тэгэх болно. Учир нь Бурхан бидний зүрхнээс авгаа бөгөөд бүхнийг мэддэг. 21-ийг хамтдаа уншийе. Хайртууд маань зүрхэн маань биднийг яллахгүй бол бид Бурханы өмнө зоригтой байж 22 дээр ч тэр гуйсан болгоно түүнээс хүлээн авна. Зүрхэн маань биднийг яллахгүй бол гэж хэлсэн байгаа юм. Бид өхөн энэ зуны семинарт ялалт байгуулахын тулд бидэнд юу хэрэгтэй юм болоо? Эзний өмнө өөрсдөө яллах зүйлгөө цэвэр ариун тийм амьдралаасаа гэж хүсэж байна. Магадгүй одоо ч хайж чадахгүй гимнүгэл байгаа бол эзний өмнө зоригтойгоор хаяараа. Гимшээр. Тэгэд яг хэвээр эзний өмнө дүүр бардав. Хэрв чи сайныг үйлдвэл чи тэргүүнээ өргөх болно гэсэн тэр үг шиг тийм биз? Эзний өмнө ичих зүйлгүй амьдраад үзээр.